Монгол улсын хөрөнгийн зах зээл ердөө 5 жилийн өмнө тогтмол улс шиг байсан хөрөнгө долиг олж эхэллээ. Энийг хөдөлгөөн мөнгө хөдлөх байсан. Энийг хөрөнгө их найдаар тоологдох хөрөнгийн зах зээл аажим эргэлдэн ирч явлаа. Ардчилсан хувьсгалаар социалист эдийн засгийн хөрөнгө зарцаж, их үйлсийн өмнө анир чимээгүй ноёрхдог шиг үл мэдэх, үл танихтай уулзмагц, танин мэдхэн явц эхэлдэг шиг аниртан байсан эдийн засаг түүний дотор хөрөнгийн эргэлд хурдан авлаа. Сүүлийн 5 жилд хөрөнгийн зах зээл үржихэн өөрчлөлтөд орж, урд өмнө байгаагүй бүтээн байгуулалт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт дээш тэмүүлсэн их өөрчлөлтөөр эхэллээ. Монголын хөрөнгийн зах зээлд урд өмнө байгаагүй олон тооны үнэт цаас амжилттай зарлагдаж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн дэлхийн хөрөнгө оруулагчдад танигдж, улсын нэрийн худас болж олонний анхаарлыг татаж байна. Одоо л бид хөрөнгө хөдлөх гэдгийг хөрөнгөний худалдаа гэдгийг ойлгож байна. Түүхээдийн үнийн өсөлтөнд хувь зайд компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж, томоохон компаниуд өөрийн үнэт цаасаа гаргаж зах зээлийн дэмжиж эхэллээ. Монгол хүн хувьцаа, үн ханш, ашиг орлого гэдэг ухагтхууныг алаг мэлхий өрх мэт ашиглаж сурч хөрөнгөө хөдөлгөж эхэллээ. Будсан доороос гарсан хөрөнгө зогсолтгүй иргэн зах хязгааргүй орон зайд үржин өсч талаар нэг бэлчих адуу мэт болов. Хөрөнгийн зах зээл урт хугацаанд үржихтэй нөөц бүрдүүлэх боломжийг зохицуулж, Монголын тал нутагт Адар борооны тусал мэт хувьцаат компаниудын тоог эрс нэмэгдүүлж, хувьцаат компаниуд олон хувьцаа эзэмшигчдээр бэхэжлээ. Та энэ тоон үзүүлэлтийг хар. Зах зээлийн үнэлгээ яг өнөөдөр 11 их найт төгрөгт хүрлээ. Дотоодын хөрөнгийн зах зээлийн хамрах хүрээчиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт топ 20 индекс нь сүүлийн 5 жилд 71.9%-аар өсөж байна. Биржийн бус зах зээл дээр 1.6 их найдыг татан төвлөрүүлсэн байна. Олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлаг Монголын хөрөнгийн зах зээлийг хамгийн хурдтай хөгжиж буй зах зээл болохыг тодорхойлов. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх хөрөнгийн зах зээлд өндөр амжилт үзүүлсэнд тусгайлан хүндэтгэл үзүүлв. Товчхон хэлэхэд энэ бүхэн зөвхөн та бидний олоод амжилт ус. Монгол хүний өсөн дэвжсэн санхүүгийн том алхам, хөрөнгөтэй, хөдөлгөөнтэй нийгмийн өнөөгийн төрх байлаа. Баярлалаа. Хөрөнгө минь, хүн минь, та бидэнд дэлхийн зах зээлд хэрэгтэй хүний нөөцийн чанарыг сайжруулж, хинтэж өрсөлдөхүйц чадвартай, хүсэл тэмүүлэлтэй, илүү чадварлаг, илүү хүчрэг, илүү баян, илүү мэдээлэлтэй залуус Азийн төвд орчих шин давлгаа болж, шинэ хөрөнгөтнүүд, шинэ хувьцаа эзэмшигчдийг бий болгож, Монголын удам тал нутгаар хөндлөн гулдад авч дэлхийн дэвжээнд уралдах болтугай.